За юу яцхан. Тэгэхээр манай channel маань 2-7 хоногийн хугацаатай ямар ч пост болон лайв хийж болохгүй бан авсан байгаа. Тэгээд тэрийг хүлээнгээ жижиг channel дээр part 3 оруулсан боловч гэсэндээ үүндээ YouTube-ийн copyright аваад global бан авсан байгаа. Тэгэхээр тэрийг YouTube дээрээс үзэх ямар ч аргагүй болсон гэсэн үг. Яг одоо part 3-ыг асууж байгаа хүмүүс маань тухайн үед нь оруулсан үед нь үзэж амжаагүй юм шиг байгаа. Тэгэхээр Sync-ийн part 3 Telegram хуудсан дээр оруулсан байгаа. Copyright эсвэл ямар нэгэн асуудлаар YouTube-ээс устгагдж байгаа бичлэгнүүдээ ер нь Telegram дээр бас давхар оруулчих гэж бодсон. Тэгээд Canicule Offline-ийнхаа part 3-ыг нь үзэхийг хүсэх юм бол Telegram дээрээс ороод үзэх боломжтой байх нэ guys. За тэгээд одоо уусаа бан гарсан учраас Bondo-ийн кинонууд оруулаад явах болохоор дахиад ийм асуудал гарахгүй байгаасаа л гэж залбирая да. За өнөөдөр хэдүүлээ 4-ийн дагуу маш хөөрхөн хөнгөн жанрын киног ярилцах болно. За тэгээд угаасаа олон юм ярьсан болохоор шууд кинологоо өсрээд тэнцэнээс бүгдээрээ юу болохыг ойлгоцгоё. За тэгэхээр кино маань Peshka-гийнх нэгэн алдартай дизайнерын туслах, ер нь нэлээд хөвсгөр эмэгтэйг харуулах ба байнга л идэж байдаг, эзнээсээ болоод загнуулдаг. Гэхдээ ажилдаа бол хамгийн сайн эмэгтэйгийн дүрээр эхэлнэ. Нэг модель нь яг тайзандаа гарах бэлтгэлээ хийгээд сууж байхад нь хажууд нь шарсан төмөс нөлөөд байхлаар нь өнөөх нь удаан хоол идэггүй яг унтлаа гэхээр нь ганцхан төмөс өгсөн биш. Ахлах дизайнер нь хогийн сав руу шууд л хаяад авдаг юм. Харамсалтай нэг зүйл тохиолдог нь тайзан дээр яг алхаад явж байхдаа өнөөх өлсөд байсан модель маань өлдөөд толгоо нэргээд яг ухаанаа алдах гэж байхад нь мань Peshka унан барин гүйж очиод тэврээд авсан чинь тайзныхын даацанд хитрээд шалан цөмрөөд манай хоёр доошоо уунаад өгөх нь тэрэ. Манай хүн байнга л азгуутаж байдаг ч гэсэн энэ удаа мангар олон гэрчүүдийн өмнө азгуудах нь тэр. Peshka минь гэж юу. Сайн байцгаана уу? Намайг Peshka гэдэг. Би бараг л 25-наас хүрч байгаа. Би хоол идэх маш их дуртай. Гэт өөрийгөө танилцуулах зуур нөхөр шайлын бас л зовлон нэг найз нь орж ирээд өөрийнхөө ганц дуртай костюмдаа багтахгүй байна. Энийг янслаад өгөөч гэд дээрхээ тайлаад өмдөө тайлах гэж тонгохдоо манай Peshka-гийн доодорх нь харснаа. Гэхдээ чиний моочгой чинь бас нэлээд таргалтай янзана гэд балаараа дундыг хүрчин. Гэхдээ тэгсэн Peshka маань яхав да нэг саарл том мууртай юм байна лээ. Тэрийг л хэлсэн байж. Өглөө нь осоо жингээ үзсэн чинь 105.4 гэж байхлаар нь үгүй гэдэг газ 0 ороод хүндрээд 101 болоод гараад ирж байгаа юм чинь. Хайлт хугас хоолоо хийж аваад гардаг ч өглөө болгон автобуснаас хоцордог. Үесээр лифтэнд ороход нь мэдээж өнөөх нь дид гэдэг даацаа хитэрсэн тохиолдолд орлохгүй яах вэ? Ахлахынхаа өрөөндөө орохоос өмнө шүлсээ дусааж аваад кофегаа өгөх зураа. Шин зурсан скизуудаа өгөхөд нь өнөөх нь хоёрыг л авснаа үлдснийг нь хогийн савнд хийжиж байгаа юм л та. Уг нь манайхан хөвсгөр хүүхнүүдэд зориулсан коллекц гарах талаар л байн гуугаад зураг төслөө бариад явж байгаа нь. Тэгсэн ахлах нь юу гэж л зөвшөөрөх хэрэггүй юм хийж байхлаар явж ажилдаа ор гэдэл үглээд ундаг юм уу. Кофега барьсаар гарч явхад нь зөрөөд манай Peshka-гийн ганц краш нь болох Max гэх залуу түүний гартаа барьсан AKA шүлстэй кофег нь амталснаа сонирхолтой амттай юм байна шүү өтэргээл. Харин энэ бол Peshka-гийн ганц санааз болох Nucci загвар зохион бүтээгч. Тэр л манай хүнийг халамжилж анхаарал тавьдаг ба 25 насныхан дүрсэн өдрийнхэн лаг нь үлээлгэнэ. Бэлгэнд нь бүр тухайн оны шинэ iPhone өгч мөгөөдөл хөөрхөн жилгвдэ. Нүцгэн Max дээрээс нь сүшиттэй, зууштай, тасарсан оройн зоглох нэ. Гээд сайхан зүүднээс нь ээж нь залхаж сэрээгээд төрсөн өдрийн мэд хүргэхдээ Peshka-гийн нэмээ заавал 25 насны өдөр нөгөөрэй гээд захидал үлдээсэн. Тэрийг нь гэрлүүн явуулсан талаар нь хэлдэг. Яг энэ зур нь хаалганых нь хонхон дугарч нээхэд нь мэдээж хайрцаг бүхий бэлэх нь байлгүй яах вэ? Нэгэд л захидлыг нь уншихад хэрвээ энэ захидлыг уншиж байгаа бол имэний хорвог алхидийн орхиод явсан гэсэн. Гисэн эхлэлтэй охин минь бүгдийг нь чадна шүү. Хүчтэй байгаарай гэсэн утга бүхий захиа байдаг. Мөн захидалтай 101 оёдлын хэрэгслийг хүлээсэн. За энэ ч та би ч одоо сайн мэдэхгүй юм да. Дайдалчд л сайн мэдэх байхад. Юутай ч хурууга зүүнд хатгахаас сэргийлдэг нэг тийм хамгаалалт маягийн төмөр гэх юм уу одоо. Мэддэг хүмүүс нь дор бичээд өгөөрэй. Бодоо минь гэж та. Охин чи яагаад ийм сонин юм үлдээсэн бол гээл гайхаад байж хат нь хөршийнхэн залуу нь за яаж ингэсээр ороод ирдэг. Өнөөхийнхөө хувцсыг нь ойж байгаад хурууга аваад тайчнаа чаавас. Тэгээд шууд л дөнгөж бэлгэнд ирсэн эмээгийнхээ хамгаалтыг зүүгээд найзынхаа өмдийг ойж дуусгана. Нөгөөх нь өмсөөл за яа чин таарч гинүү гэсэн чинь амар булчинлаг биетэй сайхан залуу зогсож байт юм да. Peshka ч шууд айгаад л танихгүй ороод ирлээ гэд алгадаад гартаа таарсан зүйлсээр зогх гээд унд юм л та. Өнөр энэ найзыг нь Толстяк гэдэг шүү. Яг хоо Толстяк гэдэг нь орсоор манайхаар орчуулах юм бол бүдүүнэл гэсэн утга л да. Яг зарим хүмүүс яга бүдүүн өтер гэдэг гэж магадгүй. Угаасаа кинон дээр тийм нэртэй шүү манайхаа. Толстяк ч зөвхөн тэр хоёрын мэддэг жокуудыг нь ярьж өөрийгөө мөн гэдгийг батлсныхаа дараа толинд хараад манай залуу чинь бүр шок, баяр хөөрөлн давхцаад лээ.
Яг тэр үед Пишка ид шидтэй Напёрстаг буюу өнөөх хамгаалалт төмрийн ичидийг ухаарч эхэлж байгаа юм л та. Мэдээж үгүй зүгээр байх уу? Шууд л өөрийнхөө нэг дрессийг оёод ичидтэй болоход өмссөн чинь Казахстаны нэгэн сайхан жүжигчин бас л миний нэгэн краш игчийн дүрд ороод ирж байгаа юм. Уг нь хөрхи Сиски буюу цээж хэсэг нь том хിവэр үлдсэн байгаасаа гэсэн чинь байхгүй. Гэтэ яг одоо тураад юм хөрхөн болсон байхад одоо Пишка чинь шууд л баар руу яваад очино. Үүдэнд нь ямар ч таксгүй үзэсгэлэн гоогийнхоо тусламжтай нэвтрэхэд дотор байсан харч шууд уух зүйлсээр дайлаад байлаа. Тэгсэн байна тулсагч тэнд хүүхэн нарих гээд явж байгаад манай Пишка дээр явж ирээд хоргоогод байхад нь за сайн байна хөршөө гээд илэгдүүлээд авч байгаа юм л та. Тэгсэн чинь тэр байранд нь өнөөх ахлах болон Макс хоёр сууж байх ба одоо модель хаант хийгээд явж байгаа бол л та. Пишка дээр Макс явж очиод фото модель хийх сонирхолтой юу гэдэргээл маргааш фото сешн дээр хүрээд ирээрээ гэд явхад нь мэдээж Пишка чинь бөөн баяр бололгүй яах вэ? Харин Толстяк тэнд нэг хүүхнийг уургалцсан тэндээс гараад нэлээн улангалсан байдалтай дайрч байгаад хувцсаа мартаад тайлаад хайцсан чинь өнөөх бүдүүн дөрөн гараад ирлэхүү яах вэ? Нүүрэн дундаа нэг сайхан тэр үлээд авах нь тэр. Толстяк минь байна уу? Маргааш нь Пишка шинэ өөрийнхөө дүртэй зориулаад хувцас урлаж гарах ба тэрүүгээр нэг сэтгэл санаа нь их л өөдрөг өсөрж дэгчж буужгэлсэн л хүн. Одоо ёстой жимийн зүгээр майл байна шүү гэсэн шиг хичнээн жүндэг хийгээд байгаа. Өглөөний цайндаа бараг л тоорт идэж мэдээд л. Өнөөх хурлсан хувцасаа өмсөж аваад хотын гудмаар алхахтаа хүн болгон л шүүсээ гоожуулаастай. Үгүй бүр өглөө болгон хоцрохт нь орхиод явдаг байсан өнөөх автобусны жолооч хүртэл зогсоод хүлээж мүлээгээстэй. Гоо сайхан ертөнцийг харнаа гэж. Гэхдээ сурсан ёсороо кофега барьсаар ахлахынхаа өрөөнд юутайж оруулаад тавьчихж байгаа. Көнөрөө дадал зуршил гэж одоо ийм л хүчтэй эд байдаг байх нь шүү дээ. Пишка гэрсэн гэдгийг нь мэдсэн ууртай авгаач шин тэрүүгээр нэг хайгаал эцэст нь нүрээ бодуулж байсан шин Пишкагийн хажууд ирээд яаралтай шинэ коллекцийн хувцснуудыг авчрах хэрэгтэй юмсан хаашаа алга болчихоо гэд хэлснийг сонсоод ажилдаа өнөж Пишка ч шууд л өнөөх найздаа уучлаарай гэд тэндээс гараадгүй ч нэ. Гэхдээ манай хүнийг ингэж хуурсан талаар нь одоо зөвхөн Толстяк л мэдэж байгаа ба энэ нүүчи найздаа болоогт хэлээгүй л байгаа. Хувцас солих өрөөнд нь өөрийнхөө моделийн зурганд орох гэж байгаа хувцсаа өнөөх ичидтэй хамгаалалтаараа оёх гэж байхад нэг нэгээр нь сүхсөөр байгаад яг олоод нэгтэн зэрэгцээд шидтэй дрэсээ тайлж амтсан байх ба. За одоо яг явж ажиллаа хийлээ гэдэргээл юутайч харгалж өнгөрдөг. Хэсэг хугацааны дараа манай хүний зургийн сешн нь эхэлж ёстой байдгаар маягтаа дээр тавьж байгаад зураг даруулахад нь Макс ч утсан дээр зургийг нь дарж аваад байлаа. Өнөөх агалах нь хардаад байлаа. Зургийн дараа Макс 10-аас буюу Пишкагийн шин дүртэй нь уцаар яриад орой нэг газар сууж хоол идэх талаар хэлээд уулзалт тавуулдаг. Пишкач зөвшөөрнө. Гэхдээ нэг залруулах хэлэхэд шин дүрнч гисэндээ ер нь бол оюун санаа ой дурсамж нь бол яг л хуучин Пишка байгаа гэсэн санаа шүү нэрээ. За тэг хэдүүлээ Пишкагийн шин дүрийг нь одоо Пишка гэдэлхүү 10-аас гэд өөрийнх нь жихэн нэрээр дуудаал явчих. За оройн 10-аас Маск 2 ресторанд орж юу идэхээ захиалах хоёр нь мань 10-наас Пишка занан хөдлөөд тэднийд байгаа 5 минутанд нэг бүхэл стейк, төмөс, салаат юу гинэ баахал юмыг идэж дуусгах чаленж байдаг. Тэрийг нь амжилттай нухчих юм бол хоол нь үнгүй гэсэн санаа. Тэгвэл манай Пишка тэрийг нь шууд захиалчих байгаа юм л. Макс ч хараад бүр шок. Учир нь Макс бол өөрөө бүтэн веган залуу. Мах суу өдөр огт идэж уудаггүй. За тэгэл манай 10-аас өстө 5 минут хүрэхгүй хугацаанд бүх ирсэн хоолыг нь ёстой уянгалуулнаа. Хоол идэж байхад нь ч дуусныхын дараач гэсэн мань Макс бүр алмаар аст. Тэгвэл дуусгаад Макс 10-аас бүжгэн дүрээд ёстой сонин хөдөлгөөнтэй нэлээд эро маягийн бүжиг хийгээд эхлэх нь тэрэ. Баахан л бүжгийн хөдөлгөөн зааж өгснөөхөө дараа Макс жолоочтойгоо 10-аас гэрийнхэн гадаа хүргэж ирэхэд нь гайтай нэг зүйл тохиолддог нь манай хүний өнөө хийчидтэй дресс нь машины хаалганд гацаад ураад аваад явчих байгаа байхгүй. Тэгээ шууд л Пишка дүүрэн гараад ирэхээр нь мань хүн сандарсандаа яа гэргээд гарах гэж байсан чинь Максийн дагзан дунд нь нэг сайхан чаагаад авах нь тэрэ. Максыг сэрэхэд нь хитэн залуус чамайг араас чинь зөгчөө зүхтаацаан гээл тухлаа хашаад юутайч харгалдагч дараагийн нэг худлаа хэлэх шаардлагатай зүйл нь гэртэнд байсан Пишкагийн зургнууд байдаг. Гэхдээ тэгэхээр л бид хоёр цуг амьдардаг юм аа гэд худлаа хэлээд Пишка одоо жим дээр байгаа. Жимнээс салдаггүй байнга л тасгал хийж байдаг гэл бас тэр хүүхэндээ Пишкагийн дүрээ магтаад авч байгаа юм л та. Зүг шүү дээ одоо тэгэл өөрийгөө магтах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ мань Макс тухайн үед нэг тоолгүй мань 10-наас руу л чичрээд ундаг. Тэр нь яг үнэндээ манай Пишкагийн хувьд мөрөөдөл нь байдаг ч гэсэн хувцсан тайлагдвгүй шууд л Пишка гараад ирэх учраас твчээд Максыг одоо биш ээ гэд явуулаад атгдаг. Гэхдээ тэгээ тавилан юм да гэж юу. Маргааш нь жолооч нь өнөөх урагдаад явсан хувцсыг нь танаа өчигдөр цуг байсан хүнийх чинь гээд өгсөн чинь өнөөх нь ийм том хувц өмсөхгүй дээ.
байж болдоггүй юм. Чи андуурсан байх оо гэдэг нэг тоохгүй өнгөрдөг. Харин энэ зурн Пишка спиннинг клуб дээр амар энтузиастик багштайгаа бэлтгэл хийгээстэй. Манай саруулгуу тахаргуу нэрхтэй залуу байна лээ харин ч нэг. Тэр нь бас манай Максын явдаг жим нь байж таараад ер нь бол Макс жинхэнэ өөрийнхөө дүрх буюу Пишкагийн дүрээр илүү дотн сэтгэл үлдээх гэдэл байнга тасгал энд хийдэг веган хоол иддэг гэтэргээл 10 насны дүрээр олж авсан мэдээллүүдээ ашиглаад таалагдах гэж үзэж байгаа санаа нь л тэр. Тэснээл лалчханж байгаа л би өстө хар багасаа л хананд авиралтын спортоор хичээлсэн итэргээл байхлаар мань Макс ч тэгвэл хоёул цуг авиралдаа л гэж байгаа юм л та. Гэхдээ өөр хэмээн чадхаараа л дээшилж байсан ч доороос нь мацаж байсан Максийн улаан нүүрэн дунд нь пит хийдэл бөксөөрөө унаад өгсөн тэрэ. Борхон будаа минь гэжтэй. Оройн мань Пишка орон гэргүй хүмүүсийг хоолдог сайн дурын ажилдаа гарах гэж байхад нь Макс залхаад уулзхуу чи завтай байна уу гэхээр мань хүн чинь завтай гэд 10 насынхаа дүрд буцаж ороод Максыг орой хийсэн газраас нь ирээд аваарай л гинэ. Оройнч болж 10 нас маань хоолоо тарах ажлын эд дунд нь байхад нь Макс хүрэлцэн ирдэгч мань Пишка нүүрэн дээрээс нь унтсан учраас хүзүү нь хуг чаацсан юм байна л дээ. За тэгэл манай хоёр чинь юм ярих зураа Максийн хийх дуртай зүйлсийг нь ярилцсан дунд нь уулан даврах, гитар тоглох гэтэргээл ер нь хийхгүй юм бол байхгүй зайлэг мэн лээ. Яг тэгэд байж байхад тэр хоёрыг олоод харцсан ахлах авгаач нь бубуу нарыг хооллоод байгаа юм хаашаа ингээл баахан худлаа сэжиглээстэй. Маргааш нь Пишкагийн жинхэнэ дүрхтэй нь лифтэнд таарснаа хүзүүг нь ийм болгосонд нь ч юм уу би дараагийн харн явъя да гэдэг лифтэнд нь суухгүй үлдэж мүлдээдэл. Бүр траумат болсон байдаг шүү. Тэгсэн нэг өдөр манай Пишка чинь бүр бүтэн 2 цаг уулан дээр хүлдэж өгтлээ. Максыг тэрүүгээр өнгөрхийг нь хүлээж суугаад ядчихт нь гитар дарц сурах гээд шүнжин суудсан нойргүй чаавас. Хүлээсний эцэстэг хүсэн хүлээсэн хүн чи тэрүүгээр зурж таарад яасан сонин учрал бай гэтэргээл гайхсан дүр эсгэнэ манай Пишка чинь. Тэгснээр юм нэгтэг хүн дуртай гэхээр нь юм нэгтгээ харуулад Францаар ярьдаг гэхээр нь Францаар ярьж мараад байлаа. Тэр хоёрын дунд адил зүйлс нэлээд олон байдаг гэж харуулах гэдэл нэлээд үзнэ мань хүн. Дараа нь өнөөх жим дээр Максыг усан цэлээж явж байхад нь яах их талаараа төлөвлөөд явж байсан чинь өнөөх ганц сайн найз нь загсыг амаараа ургалах хэрэгтэй гэд шууд ус руу түлхээд хайчнаа. Ядчихт нь Пишка чинь сэлж чадахгүй. Мэдээж Макс анзаараад шууд л аврах гээд очиод гарах гэсэн чинь тэнийг дураг Пишка чинь уснаас айгаад бүр Максийн толгой дээр нь дарсаар байгаад барыг живүүлээд гинэ. Уснаас нь гаргаад яг хиймэл амьсгаа хийнгээ бүр далимдуулаад үнсээд авъя гэсэн чинь өнөөх нь гинт тухайн ороод чамд хин намайг аль гэж захиалсан бэ гэл надад аргагүй юм да. Хүзүүг нь хугалсан дараа барыг живүүлээд алаад ажиллаа шүү дээ. Пишка мань гэжтэй байна уу? Ажил дээр очиод Пишка ахлахтаа шинэ коллекцийн загваруудаа бариад очиход нь өнөөх нь миний санаан дээр л жоохон ажилласан юм байна. За наадхаа хүртэхэд ажилдаа ор гэсэн чинь манай Пишка өөрийнхөө өнөөх plus size хүүхнүүдэд зориулсан загваруудыгаа нэг хараад өгөөч гэсэн чинь ахлах нь мэдээж эгон тулцсан амтан би чамайг тэгэл коллекц гаргахыг зөвшөөрөл байж хуу те. Тэргээл хинээдэ дундахлаар нь Пишка хэрвээ зөвшөөрөхгүй бол ажлаас чинь гарлаа гэдэг нэлээ шудраг хэлээд орхино. Өнөөхөн ч зөвөр зайл. Чиний хэрэгэнд огт байхгүй өдргээстэй. Гэхдээ энэ ахлах бол үгийн манай Пишка байхгүй бол юу ч хийж чадахгүй баач газаа юу. За ингэсээр ажлаасаа гараад Макстай 10 насны дүрээр болцоо хийсээр л байх ба нэг өдөр нэлээд дотн болцсон хоёр хоол идэх зурн Макс түүнд сүү тавих санал тавиад орхиж байгаа юм л та. Мэдээж 10 нас тухайн үед түүний үннийг нь олоод мэдчих юм бол хаягдана гэж айгаад уйлаад татгалзаад яваад өгнө. Хөөх юм. Харин энэ зур манай тос цагч нөгөөх ууртай шуламлаг аавгайг хук ап хийцэн буудалд өнөөх ажиллаа хийхээр явж байгаа юм л та. Гэхдээ өмнөх алдаанаас ухаарад суралцаад энэ удаад өмдөө биш харин оймсоо аюулцсан байх нь тэр. Яг нөгөө ажлаа хийж байхдаа оймстойгоо л хийж байгаа юм л та. Ажил нь дуусныхын дараа ердөө 15 ккал сул амтан болдоо. Миний оронд ирчүүд оймстойгоо байхыг би үзэж чаддаггүй. Гээд оймсыг нь тайлаад эргээд харсан чинь мэдээж мань жинхэнэ тос цаг болчт юм байгаа үсттэй. Энэ зуураа сүү тавих саналаас нь татгалцсан Пишка маань нэлээд гутралд ороод бөөн хямарч гарнаа. Тэгтэл мань тос цаг чинь хамаг үннээ өнөөх балаа ахлах аваад нь хилээд өгцөн өнөөх шүдтэй хамгаалтын төмрийг нь авчирч өгөхөөр болдог. Гэхдээ тэгэх юм бол энтэй суун гэд хэлсэн юм байна л дээ чаавас. Хэсэг хугацааны дараа Макс Аронасыг хайж зөндөө явдаг бол Пишка сэтгэл санаагаа тайвшруулах гэж бас л нэлээд үзнэ. Нэг өдөр тосчагтай зарим гэдэж байгаад дуусныхын дараа шинийг авчрах гээд явах зуурна. Мань залуу өнөөх төмрийг нь мэдээж хосчлгүй яах вэ? Хулгайч зөлөг бол тоо. Нэг өрөө Макс шууд Пишкагийн гэрт нь ирээд дагуулж яваад өнөөх ороод байдаг ресторанд ороод 10-аас утсаа авахгүй алга болсон талаар нь яриад яасныг нь асуусан чинь Пишка түн та тохирохгүй гэж хэлсэн. Гиснэ гинэтэл хоёулаа бүжгэлхүүл гэж. Гэхдээ
тэгэнгүүт анх Максаар заалгаж байсан өнөөх ив хавгүй эро бүжээ хийж мийгээд уналгүй яах вэ? Макс чинүүд нэг хальт мэдэрсэн л байх те. Гэрт нь үргэж өгөхдөө маргаашин шоун дээр 10-аас хүрээд ирээч гэж заавал хэлээд өгөөрэй гэд гуйхад байна. Пишка дахиж хизээж өөрийгөө болон Максыг хуурахгүй гэж шийдсэн болохоор би 10-аас дахиж уулзахгүй байгаа гэд яваад орчноо. Харин тос цаг гой ахлах авгаад өнөө хийждтэй төмрийг нь авчирж өгсөн байх нь тэр. Маргаашинч болж загварынх нь алхаагаа хийгээд л энд тэнд камерын шаттер дуурайд л гобер болоогүй баян шүгэр дайди юм уу хайшин би чамд бүх коллекцийг нь худалдаад аваад өгөх вэ тэргээл нэг баян гинэ гэстэй. Янз янзын хүмүүс сууж. Гэхдээ тэр дундаа нэг сонин хүн хүрээд ирсэн байдаг нь манай 10-аас байлгүй яах вэ? За тэгсэн 10-аасыг олж харснаа ахлах авгаагүй чинь шууд л очоод хамаг үннийг нь мэдэж байгаа юм хойно. Та нарын мэдэх загварын ертөнцийн шинэ хатан хаан болох 10-аас чинь жинхэнэ төрх нь энэ гэд хувцсыг нь тас татаад ураад хайсан. Мэдээж Пишка гараад ирэлгүй яах вэ? Макс ч гайхаад л Пишка мэдээж хэрэг Пишка одоо бүр ахлахаас амар залхаад шууд л зодолтоод эхэлж байгаа юм л та. Гэхдээ тэгэл хүндийн жингийн давуугаар манай хүн ёстой болгож тавина. Цодооны дараа Макс чи мундаг байлаа гэсэн чинь Пишка намайг уучлаарай. Би зүгээр л чам таалагдах л гэсэн юм. За тэр өдрөөс хойш Максийн буйнд манай Пишка спортороо тогтмол хичээллэж, гитар тоглож, уул нь гарах хоббинуудаа тогтмол хийсээр л байх ба. Манай хүн чинь өнөөх моделийн агентлагийнхаа ахлах дизайнер болцсон байдгаа. Гэхдээ бүрч болоогүй Макс дагач учраа олцсон байх нь тэрээ. Загварын ертөнцид шинжилэл хийж бүдүүн мисүүдийг төрүүлж, өнөөх ирээд байсан шинэ коллекц гаргасан байдаг. За тэгээд л бүх зүйлс амжилттай, аз жаргалтайгаар дуустдаг ба хэдий гаднаа өөр зүстэй байж болох ч гэсэн эцсийн эцэст зүр сэтгэлдээ ганцхан л Пишка байгаа шүү дээ. Гэсэн диалогоор кино маань дуустдаг. Одоо нэг юм хөнгөн хөөрхөн кино байлаа. Тэгээд лайк болон subscribe хийгээд үзээрэй гэж хүсье. Энэ сувг дээр өшөө олон кино оруулах учраас манайхан энэ сувг дээр идэвхтэй байгаад дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.